Монгол Улсын их хурлын тогтоолоор улс төрийн хэлс хэрэгтэй хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жилбэрийн 9-р сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жил 27 дахь өдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд Ховд аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгууллагаас салбар комисс, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, дэвсгэр хүчний 123 дугаар ангитай хамтран хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулснаас гадна хэлмэгдэхсдийн ар гэр үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэгээ энэ хүү өдрийг одоо Ховд аймгийн иргэдийн хурал, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс одоо өнөөдөр одоо зохион байгуулж 27 дахь шилдэ зохион байгуулж байгаа. За ер нь цагаатгахлын ажлыг бол 1990-ад оноос хойш одоо эхлүүлснээс хойш нийтдээ 31 мянган одоо иргэдээ одоо төр уучлал хүсч цагаатгсан байна. За ерөнхийдөө одоо 37 гаруй мянган одоо иргэдээ хэлмэгдүүлж, хэлмэгдийн одоо харшуулганд өртөж ингэж явсан одоо Монголын харвараа одоо түүх байна. За энэ одоо түүх одоо давтагдахгүй байх тийм ээ. Цаашдаа бол одоо хэлмэгцтэй хүндэтгэх, нөхөн олбор болгох, үр хоочт нь одоо уучлалт гуйх энэ ажлыг одоо өнөөдөр одоо зохион байгуулж байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо бид хэлмэгцийн одоо хөшөөндөө цэцэг өргөөд за мөн одоо хэлмэгцийн ар гэрийнхэнтэйгээ одоо уулзалтыг зохион байгуулаад за мөн одоо гандан фунцог чойлон хийдтэйгээ хамтраад одоо хэлмэгцийн хойтын буйнд нь заавар хүүхэд ацээ нарт нь за мөн одоо нийт ховдчуудаа одоо буйны сайхныг одоо өрөөж ном хурах юм үйл ажиллагаа одоо зохион байгуулагдаж байна. За мөн одоо бид бүхэн хэлмэгцийн зориулж хэлмэгцийн төгөл байгуулсан байгаа. За энэ одоо төглийнхээ үйл ажиллагааг одоо бас чиглэлрүүлж ингэж одоо зохион байгуулах. За мөн одоо манай жолооч нар хэлмэгцтэй одоо зориулж хүндэтгэл үзүүлж автомашинхаа гэрлийг одоо нэг өдөр асааж явах гэх мэтийн одоо олон төрлийн ажлуудыг одоо зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ одоо харбараа түүх маань дахиж бүү давтагдаасаа дахиж одоо Монголын түүхэнд ийм одоо тол бүүлдээсээ за хэлмэгдэхстэй одоо үр хоочт нь одоо хүндэтгэл үзүүлж уучлалт хүсэж энэхүү арга хэмжээг одоо энэхүү удаа зохион байгуулж байгаа. Албан бус мэдээгээр 37 мянга орчим хүний хэлмэгдүүлсэн гэж үздэг. Үүнээс улсын хэмжээнд 1921-с 1990 оны хооронд улс төрийн хэрэгтэй шийтгэгдсэн иргэдээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 31460 иргэнийг цагаатгаад байна. Үүнээс улсын комисс байгуулагдсан 1990 оноос хойш хугацаанд 27323 хэлмэгдэгч буюу нийт хэлмэгдэгчдийн 86.9% нь цагаатсан гэж үздэг байна. Харин Ховд аймгийн хэмжээнд 1382 хүнийг хэлмэгдүүлсэн гэсэн судалгаа байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 20 иргэн нийтэд зарлагдаж нөхөн олгоор авахар шүүхийн шийдвэрээ гаргуулад байгаагаас 15 иргэн нөхөн олгороо авсан байна. Харин тухайн үеийн Монголын одоо сэхэтнүүдийг олноор одоо хэлмэгдүүлж хороож байсан одоо ийм одоо зүйл тоо баримт байдаг. За мөн дээрэс нь лам хуургуудыг тухайн үеийн хийдүүдийг одоо их олноор устгаж хүчээр одоо хилс хэрэг тулгаж одоо цаазаар авдаг, хорхиал шийтгдэг ийм одоо зүйлүүд нэлээд одоо их байсан. За тухайлбал одоо лүмбийн хэрэг гэдэг одоо том хэрэг байна. Одоо хэд хэдэн хэрэг байна. За манай одоо данзан бодоогоос эхлүүлээд одоо бас хэлмэгдэжсэн. Одоо данзан гэхэд яг намын төв хороо хуралдаж байхад за хурлын даргаыг нь одоо хүчээр барьж одоо хороож исэн одоо ийм одоо гашуун сургамж түүх одоо байдаг. Тийм учраас энэ одоо түүх Монголын одоо энэ хард толб Монголын түүхэнд дахин одоо бүр давтагдаасаа гэдэг утгаар бид энэ хүү одоо өдрийг бас байнга санаж ирээдүйн хойч үедээ одоо сануулах үүднээс энэ одоо буян ном урах одоо үйл ажиллагаануудыг байнгын одоо тогтмол зохион байгуулж байгаа. За манай аймгийн хувьд бол одоо өнөөдрийн байдлаар 1714 одоо Ховд аймгийн харьяат одоо хүмүүс одоо хэлмэгдсэн байна гэдэг. За энийг цагаатгсан одоо тоо байдаг. За үүнээс одоо сүүлийн одоо 2018 онд улс төрийн хэрэгт хэлмэгцлийн нөхөн олгор олгох тухай хуульд одоо нэмэлт өөрчлөлт орсон. За энэ хуулиараа хэлмэгдсэн хүмүүсийн одоо гэр бүл, үр хүүхэд, за төрсөн болон өрчилсөн хүүхдүүд одоо амьд байхад тохиолдолд за цаадлуулсан бол 80 сая төгрөг, 20-аараа шийдэгчсэн бол одоо 40 сая төгрөг олох энэ үйл ажиллагаа одоо эрчимтэй явагдаж байгаа. За манай аймгийн хэмжээнд 21 хүн одоо энэ мөнгийг авах одоо юм шаардлага материалаа бүрдүүлээд одоо бүртгүүлснээс 15 нь авцсан одоо 6 хүн хүлээгдэж байна. Одоо бас одоо дээрээс ирсэн яг нөгөө дарааллынхаа дагуу одоо ингээд бүрэн авнаа гэж ингэж бодож байгаа. Цаашдаа бид энэ цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос
За энэ одоо хилмигдүүлэлт энэ одоо зүйл гарахгүй байх талаар нэлээд анхаарч ялангуяа залуу хойчууд үеигээ энийг одоо бас түүхийгээр нь үлдээх одоо ийм боломжийг бид ирж хайж одоо ажиллаа зохион байгуулж байна. Цагаат ахлын хууль батлагдсан 1998 оноос хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олгорын хүрээнд 16 тэрбум 585 сая төгрөгийг 18356 иргэн. 2018 онд батлагдсан цагаат ахлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 13 дугаар зүйлийн 13-ийн 2 дахь цаалтын 40-оос 80 сая төгрөгийн нөхөн олгорын хүрээнд 78 тэрбум 900 сая төгрөгийг 1394 иргэнд нийт давхарцсан тоогоор 19750 иргэнд 95 тэрбум 485 сая төгрөгийн нөхөн олгорыг олгожээ.